Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа кефир мөг ашиглан амттай амин дэмээр баялаг тариг бүрж сурах болно. Кефир мөгөөр олон жилийн тэртээс сүм ундаа бэлтгэсээр ирсэн байна. Эрүүл мэндийн ач холбогдолтой энэхүү сахав хүнсэнд пребиотик хамгийн өндөр агуулгдсан гэдгээрээ онцлогтой байдаг. За бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр агаар бүрсэн тарганд 5 төрлийн пребиотик байдаг бол кефирт 60 төрөл байдаг гэдгээрээ онцлогтой. За пребиотик буюу ашигтай амьд организмаар баялаг хүнс өдөр тутамдаа хэрэглэснээр бид нар хотоод гэдэсний үйл ажиллагаагаа дэмжиж цаашлаад дархлаагаа нэмэгдэж чадах боломжтой олон төрлийн өвчнөөс тэр явандаа сэргийлнэ л гэсэн үг юм. Ингээд бүгдээрээ хамтдаа одоо таргаа бүрье. За бидний өмнө 2 шилэн сав байна. За нэг нь тарагтай, нэг нь тараггүй. За тэгэхээр би одоо өмнөх өдөр бүрсэн таргаа шинэ савндаа суллаад түүнийгээ дараа нь өөрөө хэрэглэнэ. За ингээх явцдаа хэдүүлээ тарга барах үйл явцаа сураад авна гэсэн үг. За бүрлдсэн тарга яаж харагдлаа гэхээр ерөөсөө өнөө кефирийн мөгчин дээр ялгараад ирсэн. За түүнээс гадна одоо энэ нөгөө сүүний тослог нь бас ялгараад гарсан байна тийм ээ. За удаан хугацаанд гэрийн эм тавиад эхлэх юм бол шар сүү бас ялгараад эхэлдэг. За тэр бүгд бол ерөөсөө хэвийн. За биднэрт шүүгч хэрэгтэй. За шүүгч сонгохдоо төмрөн шүүгч сонгохгүй. За пластик нэг иймэрхүү шүүгч байхад болно. За одоо үүнийгээ шүүн. За ингээд сэгсэрчгэд хашаага сүүн тарга нь гарчна. За одоо ингээд шүүнгүүд энэ нэг юм буржгар юм харагдаж байна. Одоо нэг баг зэргийн буржгар юм аа. За энэ бол ерөөс манай мөг мөн байгаа шүү. За одоо ингээд энд бол манай мөг мөн үлдчихсэн байна. Хэрэглээний явцад илүү олон болоод олшроод идэг. Тэгэхээр нь одоо найз нөхөдтэй ээжтэй аавдаа талтаа тохино гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энд нэг халбаг орчим мөг байна. За миний хувьд бол нэг халбаг мөгийг 1 литр сүүн тэгээд эсэгчдэг. За яг энэ нөгөө юутай адилхан хөрөнгөөр тараг үрдэг бол хүйтэн газар удаан эснэ, дулаан газар бол хурдан эснэ. За их хөрөнгө их одоо мөг хийчих юм бол бас л хөөлтөнд нь нөлөөлнө л гэсэн хурдан хөөнө гэсэн үг тийм ээ. За одоо энийг цааш тавьчих. За энэ таргийг одоо ингээд шууд хэрэглээд шууд уучиж болно. Одоо юмд хийгээд хэрэглэж болно. За эсвэл бол энийг үргэлжлүүлээд за энэ эрзэнийг авчиг үргэлжлүүлээд гэрийн хэмд тавиад дахиад 1 хоног 2 хоног тавиад орчих юм бол илүү сайн эсэлт явагдаад сүүнд байдаг лактоз нь илүү сайн задраад өгдөг. Тэгэхээр шингэлт илүү сайтай болоод B витаминаар илүү баялаг болдог. За тэгэхээр ингээд тавиад орчихгоот өнөөгч нь шар сүү хоёр нь ялгарчин. Тэр бол асуудал байхгүй. Сайхан хойлоод буцаагаад тэгээ ууччих болно шүү. За гэрийн хэм тавиад орчих болно. За эсвэл одоохондоо хэрэглэхгүй бол өрчөндөө хийж болно тийм ээ. За одоо би таргаа бүрнэ. За энэ болохоор миний саяны тархтай байсан сав тийм ээ. За одоо би эндээ мөгийг хийлээ. За мөгийг сайхан бүгдийг хийчихье. Тэгэхээр саваа заавал угаах шаардлагагүй. За 7 ногтой 1 удаа, 10 ногтой 1 удаа ч юм угаачихад болно. За хэрвээ эндээ гоё тархтай байж их юм бол дараачийн тархины чинь эсэлт бас хурдан явагдана гэж ойлгож болно. За харин би одоо сүүгээ бэлтчихсэн байгаа. За сүүнд бол ерөөсөө гэрийн эмтэй хөргөчнөөс шууд гаргаж ирсэн сүү аль нь болно. За гол нь санаж явах зүйл гэвэл ерөөсөө хэд халуун сүү хэрэглэхгүй. Халуун сүү хэрэглэчихээр өнөө амьд организм чинь өвчин штэ тийм ээ. За одоо би энэ мөн дээрээс сүүгээ хий. За литрийн үнэний сүү ээж болно. За литрийн савтай сүү ээж болно, аль нь ээж болно тийм ээ.
ингээд болоо. Үүнийг бүр дүүргэх шаардлага байхгүй одоо баг зэргийн тэлэн гэж тооцоолно тийм ээ. Тэгэхээр үүнийгээ одоо би юугаар өөрийнхөө тагийг зүгээр тавиад орчихж болно. За эсвэл бол сайхан амьсгалах үүднээс энэ хөрхөн цаасан таг хийгээд энд орчихж байгаа. За энэ бидний уухад бэлэн тарг маань байна. За харин энэ бол дөнгөж сая одоо бүрхээд тавьсан тарг маань байна. За энэ тарг маань одоо ойролцоогоор 18-аас 24 цагийн дараа бүрэн бүрэлдэнэ гэж үзнэ. За тэгээд бүрэлдсэнийхэн дараа дараагийн таргаа барих юм бол одоо дараагийн таргаа бүрэн гэх юм бол яг түрүүний адил одоо мөөгөө шүүж аваад сүүндээ хийгээд тавьчих гэсэн үг. За би өдөр тутамдаа хэрэглэхгүй хаяа заримдаа ингээд үнжчихъя гэх юм бол ерөөсөө баг зэргийн сүүнд хийгээд хөргчөндөө хийгээд таглаад орчихно гэсэн үг. За ойролцоогоор 6-7 хоног энэ мэтчээ хадгалж болно. За тэр хооронд хэрэглэхгүй байгаа ч гэсэн сүүгийг бас солиод иж болно. За тэр бүр тэрнээс удаан хугацаагаар хадгална гэвэл одоо хатаах арга бас байт юм байна. За тэр талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байгаа бол би та бүхэнд линк хуваалцаад өгч болно. За ингээд нэг удаа мөнхтэй болсон байхад насан туршдаа таргаа бүрээд иднэ л гэсэн үг. Ингээд та бүхэн бичлэгийг маань үзээд доор өөрсдийнхөө кефирээр тараг бүрдэг өөр бүтээгдэхүүн хийдэг туршлагуудаа бас хуваалцаарай. Би биенээсээ суралцаарай. Ийм дуустал нүцэнд мөн баярлалаа. Найз нөхөддөө ийм сайхан тараг бүрх арга байдгийн байна гэд хуваалцаад шеэрлээд үзүүлээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзъя.